Магадгүй чи хин нэгэдээ ярилцах хэрэгтэй байх номын гол санааг өнөөдрийн бичлэг дээр товчлон ярих болно. За сэтгэл засалж эмэгтэй бичсэн ном. Энэхүү ном дээр бол 5 хүний яг бодит амьдралын түүх гардаг байгаа. Нас хүс ажил мэргэжлүүд бол шал өөр 5 хүн сэтгэл засалчтай уулзаад өөрсдийнхөө сэтгэл зүйн асуудлыг шийдвэрлээд явж байгаа бодит түүх гардаг. За энэ 5 хүнийхээ нэг нь бол манай номын зохиолч өөрөө байгаа. Хэдийгээр сэтгэл засалж мэргэжилтэй ч гэсэн сэтгэл готролд ороод сэтгэл зүйн асуудлаа ганцаараа шийдвэрлэж чадахгүй болохоор сэтгэл засалчтай уулзаад тэр хүнтэй уулзаж ярилцаж явж байхдаа өөрийнхөө сэтгэл зүйн асуудлуудыг шийдвэрлэж байгаа яг бодит түүх нь гардаг. За үлдсэн 4 хүн нь бол номын зохиолч маань өөрийнх нь яг 4 өвчтөн байгаа. Тэгээд мэдээж сэтгэл зүйн асуудал гэдэг бол маш нууцын зэрэглэлтэй зүйл учраас энэ 4 өвчтнөөсөө яг бүр бичгээр өөрсдийнх нь түүхийг ашиглаж болно гэсэн зөвшөөрлийг аваад энэхүү ном дээр оруулсан гэдгээ бас номын ихэнд одоо тодтогч бичиж өгсөн байлээ. За юуны түрүүнд эдгээр 5 гол дүртийг бол маш товчхон танилцъя. Тэгээд сэтгэл засалч дээр анх эрэхтэй бол хүмүүс одоо би нэг ийм асуудалтай болохоор тань дээр ирлээ. Энэ асуудлаа би шийдвэрлэмээр байна гэдээ ирдэ штэ. Гэхдээ тэр асуудал бол ихэвчлэн яг гол үндсэн асуудал нь биш байж таардаг. Сэтгэл засалчтай ярилцаад өөрийгөө таньж мэдэх тусам гол асуудлынх нь тэрний өрдөө шинж тэмдэг нь байж таардаг. За энэ дээр ном дээр гарч байгаа 5 хүн маань ч гэсэн яг өөрсдөө сэтгэл засалч дээр анх эрэхтэй байрж ирсэн асуудал нь бол яг гол асуудал нь биш байж таардаг. Тийм учраас одоо эхлээд товчхон танилцуулахдаа сэтгэл засалч дээр эрэхтэй яг юу гэж ямар асуудлыг барьж ирсэн бэ? Тэгээд цаашдаа сэтгэл засалчтай ажиллах тусам тэрний гол асуудлынх нь ердөө шинж тэмдэг нь байж таарсан тухай ингээд гол асуудлыг нь үргэлжлүүлээд яриа. За эхлээд товчхон танилцуулъя. Нэгт бол одоо 25 настай эмэгтэйн талаар гардаг. За энэ 25 настай эмэгтэй бол анх сэтгэл засалч дээр эрэхтэй болвол ингээд яг би гоё тогтвортой харилцаа үүсгэмээр байна. Яг ингээд цаашдаа байнга уулзах тийм харилцааг үүсгэмээр байна. Би бол миний өмнө нь уулзж исэн залуучууд дандаа нэг төрлийн залуучууд байгаад идэг. Дандаа л ингээд надтай хамт байхдаа намайг маш их хайрлаж халамжилдаг. Тэгснээ гинт алга болчдөг. Тэгэл хэдэн сар болоод тэрнийхээ дараа гинт гараад ирдэг. Гинт гарч ирэхээр маш их хайрыг өгдөг. Тэгэл дахиад алга болчдөг. Ерөөсөө дандаа юм би адилхан төрлийн залуучуудтай уулзаад байна. Тэгээд энэ нь бол би өөрөө тийм залуучуудыг сонгоод байгаа юм. Эсвэл тийм залуучууд над дээр яг ирээд ийн үү? Би яг цаашдаа илүү гоё тийм доктортой харилцааг үүсгэмээр байна гэдэг сэтгэл засалчтай ирдэг байгаа. Тэгээд сэтгэл засалчтай уулзаад ярилцаад үтсэн чинь энэ эмэгтэй бол өөрөө одоо уул нь бол аав шиг хүнтэй хизэж суухгүй гэж ярьдаг эмэгтэй байдаг. Аав нь бол яг хүүхэд наснд нь өөрийг нь маш их хайрлаж халамжилж байгаа гинт алга болоод хэдэн сарын дараа гарч ирээл маш их хайрлаж халамжилж байгаа алга болоод идэг ийм хүн байдаг. Тэгээд энэ эмэгтэй бол яг уул нь аав шиг хүнтэй суухгүй гэж байсан ч гэсэн насанд хүрснийхэн дараа дандаа аавынхаа өөр хувилбаруудтай уулзаад идэг. Тэгээд сэтгэл засалчтай уулзаад яваадсан чинь ерөөсөө хүн гэдэг амт чинь ерөөсөө юм таньда танил дасал болсон зүйлээ сонгоод идэм байна гэдгээ би өөрөө ингэж буруу хүмүүсийг сонгоод идэм байна. Зөв хүмүүс миний амьдрал орж ирэхээр тэр хүмүүсийг би өөрөө түлхээд идэм байна гэдгээ олж байгаа тухай гардаг нэг юм эмэгтэй байгаа. За дараагийн эмэгтэй бол 30 настай эмэгтэй. За энэ 5 хүн маань бол ингээд насны хувьд бол дандаа өөр байгаа. Саяны түрүүний эмэгтэй бол 20 эдтэйсэн бол энэ эмэгтэй бол 30 эд настай эмэгтэй. За энэ эмэгтэй бол арай бусад өвчтнүүдээс бол арай илүү онцгой. Ихэвчлэн бол сэтгэл засалч дээр ирж байгаа хүмүүс өнгөрсөн амьдралдаа гаргасан алдаандаа гэмшээд ч юм уу ямар нэгэн зүйлд харамссан ер нь тийм хүмүүс ирдэг шүү дээ, тий. Өнгөрсөн хугацаанд би буруу юм хийжлээ гэсэн хүмүүс ихэвчлэн ирдэг. Харин энэ 30 настай эмэгтэй бол арай өөр. Энэ эмэгтэй бол өнгөрсөн амьдралаараа бахархдаг, амьдралаа хайрладаг, өөрхөн одоо амьдралд нь байгаа хүмүүсийг хайрладаг, тэр хүмүүс ч гэсэн өөрийг нь хайрладаг, амьдрал нь яг гоё цэгцэрж байгаа 30 настай эмэгтэй байдаг. Тэгээ яагаад сэтгэл зүйчдэр ирсэн бэ гэхээр энэ эмэгтэй бол яг хайртай хүнтэйгээ гэрлээд гэрлэхээс өмнө эмнэлэгт шинжилгээ өгсөн байт юм билээ. Тэгээд шинжилгээ өгчөөд гэрлээд бас сарынхаа аялалд явж байсан чинь одоо утсанд нь бол мессеж ирсэн, эмнэлгээс нь одоо баг юм үхлийн аюултай хорт хавдар та туссан байна гэсэн мессежийг одоо авдаг байгаа. Тэгээд дөнгөж амьдрал нь маш гоё цэгцрээд амьдралд хайртай тэгээ яг хайртай хүнтэйгээ гэрлээд жирэмсэн болчихсон бас сарын аяллаараа явж байхад нь бол утсанд нь та үхлийн аюултай хорт хавдрын өвчин туссан байна гэсэн мессежийг хүлээж аваад би лав биш яагаад би гэж ингэж одоо хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа. Тэгээд тэр сэтгэл зүйчд хандж байгаа нэг юм эмэгтэй тухай гардаг байгаа. За дараагийн 3 дахь хүн бол 45 настай ганц бие ээж байгаа. За энэ 45 настай ганц бие ээж бол номын зохиолч өөрөө байгаа. За энэ эмэгтэй бол 45 настай 8 настай хүүтэй. Тэгээд одоо нэг залуутай 2 жил үерхэд тэгээд 45 наснда гэрлэн гэж байсан боловч гинт найз залуу нь би ингэж одоо хүүхэдтэй амьдарч чадахгүй, би бол хүүхдэд дургүй гэж хэлээд гинт салахаар болдог. Тэгээд нөгөө 45 настай эмэгтэй маань
нөгөө яг залуутайгаа суун гэрлэн гээл бодоол яг итгэл bijсэн чинь хинт нөгөө найз залуу яваад өгдөг. Тэгээд тэрнээс нь болоод сэтгэл засаж эмэгтэй маань сэтгэл готролд ороод маш их уйлаад бүр уйлаад ажиллаа хийж чадахгүй хэцүү байдал орсноосоо болоод сэтгэл засалч дээр очдог байгаа. Тэгээд сэтгэл засалч дээр очихдоо би ингээд найз залуугаасаа салцсан. Тэгээд энэ салалтынхаа энэ гашуудлыг давж чадахгүй байна. Энийгээ давхад ингээд надад сэтгэл засалч хэрэгтэй байна гэж очдог. Гэхдээ тэр сэтгэл засалч дээр очиод ярилцаад явах тусам энэ найз залуугаасаа салсан бол яг тэр хүний гашуудаад байгаа, уйлаад байгаа шалтгаан бол биш байж таардаг. Тэгээд яг бүр ингээд ярилцаад байх тусам сэтгэл засалч маань өөрөө үхлээс айдаг байж таардаг. Тэгээд үхлээс айж байгаа шалтгаан нь бол ганц бие ээж учраас өөрөө нас орчих юм бол энэ хүүхэд нь яана манай хүүхэд яаж ганцаараа үлднэ гэд айгаад идэг. Гэхдээ яг би үхлээс айгаад байгаа юм байна гэдэг үхлэн зөвшөөрдөггүй. Ягаад гэвэл үхлийн талаар бодхол юм бол хүүхдээ ганцаараа ингэ үлдэн гэдгээс айгаад юу вэ тийм юм байж болохгүй гэл ингээл өөрөө айцаа хүртэл дараад айцтайгаа нүүр тулж чадахгүй байх жишээний юм өөр олон асуудлаас болоод ингээд гашуудаад уйлаад байгаагаа сэтгэл засалчтай уулзаад өөрийгөө таньж мэддэг. Тэгээд сэтгэл заслын үйлчлэгээ гэдэг бол угаасаа хүнийг одоо хүнд зөвлөгөө өгөх биш тэр хүн өөрөө та сэтгэл зүйн ямар асуудалтай байна таны дотор яг юу болоод байна гэдгийг яг өөрт нь ингээ харуулах үйлчлэгээ чинь сэтгэл заслын үйлчлэгээ шүү дээ тийм учраас яг эдгээр хүмүүс маань юу болоод байгааг мэдэхгүй одоо жишээ нь номын зохиолч гэхэд би одоо найз залуугаасаа салцуучаас ингээл гуниглаад байж чадахгүй байна гэхэд цаанаа бол ингээд шал өөр хүүхдтэй санаа зовох ч юм уу бас тэгээд маш олон хүмүүсийг өвчтнүүдтэйгээ имжлээ тэд нартэй харьцаа явьж байгаа гэсэн өөртөө цаг гаргаж чадахгүй байгаадаа гутрах ч юм уу тий ингээд ийм өөр асуудлууд дотор нь байгаа гэдгийг сэтгэл заслын үйлчлэгээр бол ингээд өөрт нь яг харуулж өгдөг тий толинд харуулдаг тэгэхээр яг бас ингээд айгүй сонирхолтой нэрээ ингээд надад төрж байгаа одоо гүнх ч юм уу гутрал ч юм уу тий эднэр ч гэсэн яг миний бодож байгаа энэ асуудал юм болов өөр ямар нэгэн зүйлээс би айгаад байгаа юм болов гэж ингэж бас өөрийнхөө талаар бодож үзэхээр бас айгүй гоё ном байлээ. За дөрөвдүгээр хүн бол 69 настай эмэгтэй байгаа. Тэгээ энэ 69 настай эмэгтэй сэтгэл засалч дээр анх эрэхтэй бол одоо би ингээд 3 удаа салсан 4 хүүхэдтэй ч гэсэн 4 хүүхэдтэйгээ би одоо дөрүүлэнтэй ямар ч харилцаа байхгүй би тэгээ 69 настай хэрнээ надад ингээд уулздаг хүнч байхгүй. Миний амьдрал бол ингээд маш их ганцаардж байна. Маш хэцүү байна. Тэгээд би одоо 69 настай би жилийн дараа 70 хүрнэ. Би 70 нас хүрэхэд миний амьдрал яг энэ чигээрээ юм ганцаардсан гүнхтэй байх юм бол би 70 насныхаа төрс өдрөө би амиа хорлоно гэд сэтгэл зүйчдээр ирдэг байгаа. Тэгээд сэтгэл зүйчдээ уулын нэмэгтэй би бол маш их ганцаардж байна. Хүмүүс надад хэрэгтэй байна гэж сэтгэл засалч дээр ирдэг ч гэсэн сэтгэл засалчтайгаа ярилцаад үтсэн чинь энэ хүн өөрөө өөрийгөө шийтгэж байгаа хүн байж таардаг. 4 хүүхэдтэй ч гэсэн 4 хүүхдтэйгээ дөрвөлтөнд холбоогүй байна гэдэг чинь 4 хүүхдээ маш их гомдоосон л гэсэн үг шүү дээ тий. Тэгээд тэр залуу насндаа хийжсэн албаа тэр хүүхдүүдэд гомдоож ирснээсээ болоод өөрийгөө шийтгээд идэх хүн байж таардаг. Хэдийгээр сэтгэл засалч дээр ихтэй би ганцаардж байна, надад хос хэрэгтэй байна, хайр хэрэгтэй байна гэж ирдэг ч гэсэн өөрөө амьдралд нь гоё юм орж ирэх түлхээд идэх хүн байдаг. Тэгээд тэр түлхээд байгаа шалтгаан нь ерөөсөө өөрийгөө шийтгэж байгаа тийм хэлбэр байж таардаг байгаа. Тэгээд бас сэтгэл зүйчтэй уулзаад би яг өөрийгөө шийтгэж байгаа юм байна гэдгээ ойлгоод тэгээд өөрийгөө ингэ шийтгэхийн оронд тэр одоо хүүхдүүдээсээ ч юм уу залуу насндаа гомдоосон тэр хүмүүсээ уучлалт гуйх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгоод тэд нартэйгээ ингээд холбоо бариад уучлалт гуйгаад тэгээд ингээд өөрийгөө шийтгэхээ болоод өөрийгөө уучлаад 70 наснда бүр ингээд амьдрал нь яг цэцгэлж байгаа тухай гардаг. 70 жил амьдрахтаа бол тэр эмэгтэй дандаа л одоо гомдож, хүмүүсийг гомдоож, өөрийгөө шийтгэж амьдэрсэн бол 70 наснда сэтгэл заслын үйлчлэгээ авснараа тэр эмэгтэйг амьдрал ингээд гоё цэцгэлдэг. Тэгээд яг энэ эмэгтэй амьдралын талаар уншиж байхад бол амар харамсаж байсан. Яагаад гэхээр одоо 40 жил өөрхөн төрсөн өдрийг нэг ч тэмдэглээгүй ингээд өөрийгөө шийтгээд байдаг хүн байгаа хгүй. Тэгтэл сэтгэл засалчтай уулзснараа ингээд өөрийгөө эмчлээд явж байгаа. Тэг яг юм болох нь үүнийг яг өөрхөн тогтсон цагтаа иртгэл байх л та. Гэхдээ энэ эмэгтэй амьдралыг уншиж байхдаа бол аль болох 1 жилийн өмнө ч болтгоо 2 жилийн өмнө ч болтгоо болдог бол нэрээ 30 40 жилийн өмнө энэ сэтгэл засалчтай уулзаад өөрийнхөө энэ асуудлуудын талаар таньж мэдсэн бол энэ эмэгтэй амьдрал 70 наснда цэцгэлэх биш магадгүй 30 наснда 40 наснда цэцгэлж болох байсан байх та гэсэн бас харуусал айгүйх төрсөн энэ эмэгтэй амьдрал дээр за сүүлийн 5 дахь хүн маань болохоор одоо 50 гарчихсан аавын тухай байгаа. За энэ хүн бол ямар ч сэтгэл хөдлөлгүй болчихсон. Ямар ч сэтгэл хөдлөлөхгүй хүмүүсийг зүгээр яжлал дооглол гэдэг болохоос өөрөө бол сэтгэл хөдлөл ерөөсөөр гаргахгүй сэтгэл хөдлөл хав дартаг нэг юм хоёр охинтой их нэртэйг амьдардаг аавын тухай гардаг байгаа. За энэ хүн бол сэтгэл засалч дээр эрэхтэй бол анх эрэхтэй. Миний одоо эргэн тойрны хүмүүс бол бүгдээрээ тэнэгүүд. Энэ харт тэнэгүүдээс болоод би стресстэй үхэх гээд байна. Энэ тэнэгүүдтэй би яаж уулзраа олох вэ гэж ирдэг байгаа. Тэгээд ярилцаад үтсэн чинь бол энэ хүний амьдралд маш том
амьдралд нь гарц гашуудал тохиолдсон байдаг. Тэгээд маш ийм гашуудал тохиолдсон ч гэсэн тэр хүн ерөөсөө гашуудалгүйгээр тэрийг ингээ хавд арчихсан гэх юм да тий. Тэгээ яга хавд арцсан бэ гэхээр өөрөө их нэртэй 2 охинтой. Тэгээд өөрөө гашуудаад уйлаад суучих юм бол эднийг маань хинт хийчих вэ гэдэг асуудлаас болоод тэгээд өөрөө нэгэнт болоод өнгөрсөн юмны ардаас би гашуудлаа гэд юу өөрчлөгдөх юм. Хүмүүс яриа тэр хүмүүс надад харамсалтай байна гэд надлаа өрөвцөн царай гаргалаа гэд юу өөрчлөгдөх юм гэж өөрийнхөө сэтгэл зүрхээ хавд араад олон жил явчихсан ийм аавын тухай гардаг. Хэдийгээр олон жил өнгөрсөн ч гэсэн тэр сэтгэл дотроо дарчсан байгаа сэтгэл хөдлүүдээ гаргаад, илэрхийлээд, уйлаад, ярилцсанараа хэрхэн тэр үний сэтгэл нь онгоогоод эдгэрч байгаа вэ тухай гардаг байгаа. За үргэлжлүүлээд эдгээр 5 хүн маань яг ямар 5 хүн сэтгэл засалчдыгээр хэдийгээр саяны ярьсан асуудлуудыг барьж ирсэн ч гэсэн яг дотор нь өөрсдийнх нь жинхэнэ ямар асуудлууд байсан бэ? Сэтгэл засалчтай уулзсанараа өөрийнхөө тэр үндсэн яг бүр цаад гол асуудлуудыг хэрхэн таних мэдээд хэрхэн шийдвэрлээд явж байгаа вэ тухай илүү дэлгэрэнгүй ярилцаа. За нэгдүгээр эмэгтэй бол Шарлот гэж эмэгтэй байгаа. Энэ Шарлот эмэгтэй гэдэг эмэгтэй маань 25 настай сэтгэл засалч дээр анх эрэхтэй бол түрүүний хэлсэнчлэн одоо дандаа миний амьдралд уулзж байгаа энэ залуучууд бол гинт гарч ирээд гинт алга болоод гинт гарч ирээд гинт алга болоод идэг бас араар тавьдаг ийм тогтургүй залуучууд байна. Би бол энэ залуучуудтай уулзмааргүй байна гэд сэтгэл засалч дээр анх ирдэг байгаа. Тэгээд сэтгэл засалч дээр ирээд ингээд энэ амьдралынхаа талаар ярилцаад явж байхдаа гинт нэг өдөр орж ирэхтэй яанаа ингээд надад ингээд нэг гоё юм боллоо гэд орж ирдэг байхгүй. Тэгээ юу болсон бэ гэдгсэн чинь сэтгэл засалчтай үзүүлэх гээд гадаанаа хүлээгээ зогсож байхдаа өөр сэтгэл засалчтай уулзах гэж байгаа нэг ийм залуу бас сэтгэл засалчаа хүлээгээ сууждаг байхгүй. Тэгсэн чинь тэр хоёр ингээд амар нүдэрээ харилцсан байдیں۔ Тэгээд сэтгэл засалч дээрээ орж ирээд яна тэр залуу болвол ингээд яг миний хайжсэн хүн муу юм шиг байна. Бит хоёр ингээд сайн ингээд бараг ингээд нүдэрээ ярилцсан. Бит хоёрын бараг л ингээд сүнс ойлголцоод байна гэл тэр залуу надад үнэхээр их таалагдчихээн. Энэ залуу бүр яг надад тохирсон залуу юм шиг байна гэл тэгдэг. Тэгээд тэгсэн чинь сэтгэл засалч маань бол ингээд шууд хамаагүй зөвлөгөө өгч болохгүй шүү дээ. Тэр хүн өөрийгөө таних мэдгэт нь л туслах ёстой учраас ингээд шууд хэлдэггүй. Гэхдээ сэтгэл засалч бол дотроо бодохтой болохоор нөгөө эмэгтэй нь хэлээд байгаа шүү дээ. Энэ бол яг миний залуу юм шиг байна гэж тэгээд байгаа. Тэгсэн чинь сэтгэл засалч нь гэсэн дотроо бодохдоо тийм яг чиний залуу мөн гэж боддог. Яагаад гэхээр тэр гадаа хүлээж байгаа залуу нь яг л нөгөө эмэгтэй өнгөрсөн хугацаанд уулзчихсантай яг адилхан л төрлийн залуу байдаг. Гинт гарч ирдэг, гинт алга болдог. Найдваргүй, тогтворгүй харилцаатай нэг хүндээ үнэнч биш тийм залуу байдаг. Гэтэл нөгөө эмэгтэй маань би энэ залуучуудтай уулзмааргүй байна гэж ирсэн хэрнээ гадаа тэр олон хүн дундаас яг тэр залууг олоод нүдэрээ харилцаал энэ залуу яг минийх муу юм шиг байна гэл тэгдэг. Тэгээ сэтгэл засалч маань болохоор энэ эмэгтэйг бол ингээд юу гэж оншилдог вэ гэхээр тэр таарах шинж чанар гэдэг байгаа нөгөө эмэгтэй маань орж ирснээр энэ яг миний залуу юм шиг байна. Яг л надад зориулагдсан, яг л надад таарах залуу байна гэдэг байгаа шүү дээ. Тэгсэн чинь сэтгэл засалч маань тэр таарах шинж чанар гэдэг нь өөрт нь танил дотн мэд санагдах тэр мэдрэмж юм. Хүмүүс уур уцаартай эцэг эхтэй байсан бол ууртай хамтрагч сонгох нь түгээмэл ажиглагддаг. Эцэг эх нь архинд дуртай байсан бол бас л уудаг хамтрагчдад татагдах хандлагатай байдаг. Зожиг, шүүмжлэгч эцэг эхтэй хүмүүс мөн зожиг, шүүмжлэгч хүнтэй гэр бүл болох нь илбэг байдаг. За энэ нь хүмүүс дахин өөрсдөө зовъё гэж хүсдэг гэсэн үг огт биш ээ. Харин тэд хүүхэд байхдаа яаж чадаагүй байсан тэр нөхцөл байдлыг хяналтандаа авах гэж хүсдэг. За тэгэхээр одоо жишээ нь сая бол ингээд эцэг эх нь архины хамааралтай байсан бол насанд хүрээд тэр танил дотно уул нь бол толгоогоороо бодохдоо за архины хамааралтай эцэг эхтэй хүн бол би өөртөө арх удаг хүнтэй хийдэж суухгүй гэж бодд юм байл та. Гэхдээ яг амьдрал дээр болохоор тэр нь ингээд танил дотн санагдаад тийм хүмүүсийг сонгодог. Тэгээд тэгж сонгож байгаа шалтгаан бол хүүхэд наснд бол эцэг эх хоёр нь архины хамааралтай байлаа гэд хүүхэд юу ч хийж чадахгүй шүү дээ тий. Тэгтэл тэр далд ухамсар нь болохоор дотроо хэрвээ би том байсан бол насанд хүрсэн байсан бол энэ асуудлыг шийдэх байсан гэж бодд юм байна л да. Тэгээд насанд хүрээд аав ээжтэйгээ адилхан асуудалтай хүнийг сонгоод одоо би насанд хүрсэн ухаантай чадaltaй юм чинь одоо би энэ асуудлыг шийднэ. Одоо би энэ хүнд тусланч гэдэг юм уу. Тэгж бодоод тийм хүмүүсийг сонгодог гинэ. Тэгээд энэ номон дээр гарч байгаа энэ Шарлот гэдэг эмэгтэй маань ч гэсэн яг үүний адилхан жишээ байдаг. Хүүхэд насанд нь аав нь ирээд өөрийг нь маш их хайрлаж агаад алга болчдөг. Гинт гарч ирээл хайрлаж агаад алга болоод идэг. Тэгэнгүүт Шарлот эмэгтэй маань бол толгоон дотроо л яг ил ухамсараараа өөрөө бодохдоо бол би хизээч аавчхаа хүнтэй суухгүй гэж боддог. Тэгсэн хэрнээ цаад далд ухамсар нь бол хайр гэдэг чинь угаасаа гинт гарч ирээл маш их халамжлал гинт алга болдог. Гэт энийг хайр гэр бүл гэж бодчихдог. Тийм учраас хайр гэр бүл гэдэг чинь угаасаа л гинт гарч ирээл тэгэл гинт алга болт юм чинь гинт гарч ирээд гинт алга болдог тийм залуучуудтай уулзахаараа өөрөө тайван байдаг. Яг л тэр чинь хайр юм чи өөрийнх нь хувьд
өөрийнх нь бодлоор хайр учраас би хайртайгаа учирсан юм байна гэж бодоод идэг. Тэгтэл эсвэргээрээ өөрийнх нь амьдралд нь гинт тогтвортой алга болдоггүй тийм залуучуудтай уулзах юм бол ямар нэгэн тэр залуучуудынхаа сул талыг нь олоод өөрөө түлхээд идэг. Яагаад гэвэл тэр нь өөрийнх нь нөгөө далд тухамсарт нь гэр бүл хайр гэж боддог ойлголттой зөрөөд байгаа учраас тэгдэг байдаг. Тэгээд сэтгэл засалж болвол түүнийг ингээд зөв асуултуудаараа чиглүүлээд аавынхын тухай яриулаад тэдгээр залуучууд болон аав нь хэрхэн адилхан байгаа. Тэгээд дээрэс нь өөрөө аав нь ийм аав гэдэгтээ тэр танил мэдрэмжийг өгөөд байгаа хүмүүсийг ингээд өөрөө сонгоод байгаа юм байна гэдгийг сэтгэл засалч маань бол зөв гоё товчхон асуултуудаараа чиглүүлээд өөрийг нь яриулсаар байгаад учрыг нь олуулдаг байгаа. Тэгээд Шарлотт маань бол би өөрөө ингээд танил тасал юмаа ингээд би сонгоод байгаа юм байна гэдгийг ойлгодог. Тэгээд тэрийг ойлгоод тэр гадаа нөгөө нүдэрээ харилцаад исэн залуутайгаа бас ингээд хэд уулцсан байдаг. Тэгээд тэр ч гэсэн ингээд одоо тэр залуу бол ингээд амар гоё суперт нь би татагдаад байгаа ш. Аавтаа минь адилхан шинж чанартай учраас би ингээд татагдаад байгаа юм байна. Тэгээд би өөрөө хэдийгээр аав шиг хүнтэй хизэж суухгүй гэж ярьдаг ч гэсэн би өөрөө аав шиг хүнийг л өөрийнхөө амьдралд оруулдаг. Өөр хүнийг бол би өөрөө түлхээд идэм байна гэдгийг ойлгоод тэгээд тийм одоо өөрийнх нь амьдралд гинт гарч ирээд орж ирээд гинт гараад идэг залуучуудыг бол амьдралаас гаргадаг байгаа. Тэгээд ингээд одоо яг өөрөө идэгрээд тэгээд доктортой харилцааг ороход бэлэн болдог байгаа. За дараагийн эмэгтэй бол номын зохиолч байгаа. За номын зохиолч маань бол Лори гэдэг. За Лори маань бол Лоригийн амьдралыг номын зохиолччаас арай жоохон дэлгэрэнгүй танилцуулъя. За Лори бол анх коллежоо төгсөөд өөрөө кино урлагийн салбарт ороод ажилладаг. Тэгээ кино урлагийн салбарт анх ажиллаж байхад нь бол анхны тусламж гэдэг киног яг кинон дээр ажиллаж таардаг. Тэгээ анхны тусламж гэж чинь эмнэлгийн амар юм гарна штэ. Тэгээ тэр эмнэлгийн амар дүр зургуудыг авахад нэг эмч ирж яг нөгөө тэр зөвлөгөөг нэг бол ингэж тариагаа тарьдаг мардаг гэж жүжигчд нөгөө зөв жүжиглэхийг нь зааж өгдөг эмч байдаг. Тэгээ тэр эмчтэй танилцаад эмч нь өөрөө яг анхны тусламж яг чинхэн эмнэлэг дээр ажилладаг эмч байдаг. Тэгээд номын зохиолч маань болохоор тэр эмчтэй одоо би тантай ингээд хамт эмнэлэг дээр чинь очиж эмнэлгийн чинь талаар харж болох уу гэдэг эмнэлэг дээр чинь би ингээд сайн дурын ажил хийнгээ ингээд эмнэлэгтэй чинь танилцаж болох уу гэж хэлээд тэгээд эмчтэй очиод хамт тэр анхны тусламжийн кинон дээр ажиллангаа яг чинхэн эмнэлгийн анхны тусламжийн газар ингээд яг сайн дурын ажил хийдэг. Тэгээд хэлсэн чинь кино бол ингээд амар хийсвэр ингээд орилж чарлал анхны тусламжийн газар нь эмнэлэг дээр нь бол ингээд юм хийсвэр байгаа штэ. Гэтэл яг чинхэн эмнэлэг дээр очсон чинь хинч орилдггүй, хинч ингээд одоо эмчнэр нь ерөөсөө сандралддаггүй, яг л ингээд төв царайтай яг өвчтөндөө 100% төвлөрөөл өвчтөндөө эмчилж байгаа тэр дүр зургийг ингээд хараад номын зохиолч маань болохоор энэ кино урлаг гэдэг ийм хийсвэр салбар миний яг амьдралын салбар биш юм байна. Жинхэнэ яг эмнэлэг бол миний салбар юм байна гэж ойлгоод тэгээд би яг жинхэнэ амьдрал дотор байх хэвээр хийсвэр юм дотор биш жинхэнэ амьдрал дотор байх хэвээр юм байна гэд номын зохиолч маань тэгэж шийдээд ангаахын сургуульд 33 наснда ордог байгаа. Тэгээд ангаахын сургуульд 4-5 жил сураад дадлаг хийгээд явсан ч гэсэн сүүлдээ бас ингээд яг ангаах бол миний салбар биш юм байна гэдгийг ойлгоод яагаад гэхээр өвчтөнтэй ингээд маш богинохон хугацаанд уулздаг. Тэгтэл номын зохиолч маань бол өвчтөнтэй илүү олон цагаар уулзаад тэр хүн яг үндсэн асуудлыг нь ойлгоод тэгж эмчлэхийг хүсдэг. Тэгээд тэгсэн чинь өөрийг нь хариуцчихсан эмчнэр чамд ингээд илүү их бичих авьяас байгаа юм байна гэд номын зохиолч маань болохоор тэр эмнэлэг дээр болж байгаа процессын талаар ингээд нийлэх бичдэг. Тэгээд өөрөө сэтгэл зүйн асуудал дуртай учраас сэтгэл зүйн талаар ингээд нийтлэл бичдэг. Айгу бичих чадвартай эмэгтэй байдаг. Тэгээд тэгсэн чинь нөгөө эмчээр нь өөрийг нь дагалдуулж байгаа багш магш нар нь болохоор чамд чи бараг зохиолч болох ёстой хүн юм шүү. Чи тэгээд ингээд өвчтөнтэй илүү удаан харилцмаар байгаа бол сэтгэл засалж болох ёстой шүү дээ. Чиний яг ингээд хүсэж байгаа юмнаас чи арай өөр байна гэж зөвлөгөө өгөөд тэгээд номын зохиолч маань бодож жагаад сэтгэл засалж 40 наснда болдог байгаа. Тэгээд 40 нас хүртэл ганц бие явсан байдаг. Тэг 37 наснда болохоор номын зохиолч маань өөрөө хүүхэдтэй болохыг маш их хүсдэг. Гэхдээ яг тийм доктортой өөртөө сууя гэсэн харилцаатай хүн байхгүй. Гэхдээ хүүхэдтэй болохыг маш их хүсдэг учраас үрийн шингэн худалдаж аваад тэгээд ингээд одоо тийм мессийн аргаар ингээд жирэмсэн болдог байгаа. Тэгээд номын зохиолч маань ингээд бараг 40 наснда анх удаага ээж болоод тэгээд сэтгэл засалч мэрэгчлээ болдог. Тэгээд номон дээр бол энэ хоёр мэрэг зүйлийг бол би ингээд айгу хожуу хийсэн. Хүүхдээ ч гэсэн би 37 наснда гаргасан. Сэтгэл засалч гэсэн яг өөрийнхөө амьдралын мэрэгчлийг би 40 наснда олсон. Тэгээ яг энэ хоёр бол ингээд хожимдсан ч гэсэн миний амьдралд байсан хамгийн зөв сонголт байсан гэж ном дээр бичсэн байдаг. За тэгээд 43 наснда бол анх найз залуутайгаа учирдаг. Тэгээд найз залуутайгаа 2 жил болцоод 45 наснда тэр хоёр гэрлэхээр тохирчсон байсан боловч 45 наснд нь гинт
найз залуу нь бол би ингээд хүүхэдтэй дахиад 10 жил амьдарч чадахгүй гэж хэлээд салдаг байгаа. Тэгээ найз залуу нь бол өөрөө өмгөөлөгч мэрэгчлээ бас 40 гарчихсан залуу. Тэгээд өөрөө бол өмнө нь бас гэр бүлтэй байсан. Өөрийнх нь хүүхдүүд бол нэлээд том болоод тэгээд коллежид сурах гад гэрээсээ тусдаа гараад явчихсан. Тэгээд энэ эмэгтэйтэй буюу манай номын зохиолчдоос суух юм бол хүүхэд нь 8 настай учраас дахиад хүүхэд нь коллежид ороод тусдаа гараад явтал дахиад бараг 10 жил хүүхэдтэй хамт амьдрах шаардлагатай болдог. Тэгээд найз залуу нь би ингээд хүүхэдтэй амьдрахыг хүсэхгүй байна. Би бол чам тайртай. Гэхдээ хүүхэдтэй чинь бол би амьдрахыг хүсэхгүй байна гэж салаад явцдаг. За тэгээд ингээд салж яваад манай сэтгэл засалчийн маань ингээд яг жинхэнэ ингээд сэтгэл готрлууд нь нөмөрч орж ирээд уйлаад бүр ингээд ажиллаа хийж чадхаа болоод тэгээд сэтгэл засалчаад ханддаг байгаа. Тэгээд сэтгэл засалчаад хандахтаа ч гэсэн зохиолч маань болохоор мэдээж найз залуугаас салцсан юм чинь тэрэндээ гомдоо тэрийг үзэн ядж байгаа шүү дээ. Тийм учраас сэтгэл засалч дээр очиод сэтгэл засалч нь бол танаа найз залуу чинь юм новшин тэнэг гар байна. Энэ залуу бол угаасаа чамд одоо ингээд чи бол энэ залуутай байхад бараг хайрын хүн энэ залуугаар яадын гэдэг үгийг сонсохыг хүсдэг. Тэгээд сэтгэл засалч дээр очдог. Тэгээд сэтгэл засалч дээр очихдоо болохоор яг бүр юм 50 настай гэрэлсэн гэр бүлтэй хүүхэдтэй сэтгэл засалчийг хайж хажаагаад очдог. Яагаад тийм сэтгэл засалч дээр очсон бэ гэхээр яг найз залуу насаар ойролцоо бас гэр бүлтэй хүүхэдтэй хүн яг өөртөө найз залуутай адилхан тийм нөхцөл байдалтай хүн танаа найз залуу ч муу хүн байна, буруу хүн байна гэж хэлчих юм бол сэтгэл засалч маань айгүй гоё тавьшрах гад байдаг. Харин эсвэргээрээ одоо найз залуугаас нь дүү хүн ч юм уу аль эсвэл одоо эмэгтэй хүн байх юм бол тэдний худлаа миний талд ороод намайг худлаа ингээд одоо өөгшүүлээд буруу зөвлөгөө өгчин. Тэрний оронд жинхэнэ яг найз залуутай маань адилхан нөхцөл байдал байгаа хүн найз залууг чинь буруу гэж хэлэх юм бол үнэхээр тэрний буруу гэсэн үг учраас би ингээд өөрийгөө ер нь бол өөрийгөө батлах гад ингээд тэгээд айгүй хэцүү байгаа учраас тийм одоо сэтгэл засалч дээр очдог байгаа. Тэгээд сэтгэл засалч дээр очиод ярилцахдаа бол эхний хэдэн удаа дандаа зүгээр уйлсаар байгаа таардаг. Тэгээд уйлах дундаа болохоор ингээд миний амьдралын бараг тал нь урсчаад ах чинь би ийм байдалтай байна гэж уйлаад байдаг байхгүй. Тэгээд тэгсэн чинь тэгэж уйлж туйлж агаад нөгөө сэтгэл засалчтайгаа ярилцаад ихсэн чинь жинхэнэ өөрөх нь асуудал нь бол найз залуу нь биш байж таардаг. Жинхэнэ өөрөх нь асуудал нь бол нөгөө миний амьдралын тал нь урсчлаа штэ гэдэгчлэн өөрөө бол ингээд одоо сэтгэл засалч хүн гэдэг чинь дандаа л бусад хүний амьдралыг сонсч идэг, бусад хүмүүст анхаарч идэг байтал гэхдээ би хизээ өөрхөнд хүүхийг ярих юм бэ? Би хизээ өөртөө цаг гаргах юм бэ гэсэн маш тийм одоо гомдол гэмээр юм уу та тийм тонирхол дотор нь байснаа өөрөө мэдээг байдаг. Тэгээд сэтгэл засалчтай ярьж байхдаа би өөрөө цаг гаргаагүй да бас ингээд гутраад идэм байна гэдгийг ойлгодог. За мөн дээрэс нь хурд хавдартай нэг өвчтөнтэй шүү дээ. Тэр хурд хавдартай өвчтөнтэй уулзаа тэр нь дөнгөж 30 настай эмэгтэй ч гэсэн ингээд үхэлтэй нүүр толцсон байгааг харахтаа бол би бас ингээд өгчхүүдээ гэдгээс айдаг. Тэгээд тэгэж айж байгаа шалтгаан нь болохоор өөрөө ганц би ээж учраас би өгчих юм бол миний 8 настай хүү яах вэ гэдэг дээр амар айж идэг байдаг. Тэгээд сэтгэл засалчтайгаа ингээд ярилцж байхдаа би бас ингээд үхлээс айгаад байгаа юм байна. Дээрэс нь би өөрөө хүмүүст маш их цаг гаргадаг ажилтаа ч гэсэн би өөртөө цаг гаргаж чадахгүй байгаадаа ингээд гутраад байгаа юм байна гэдгийг ойлгодог байгаа. Тэгээд үндсэн асуудал бол найз залуу бол биш байсан юм байна. Тэ найз залуудаа би үнэхээр ингээд найз залууг бол амьдрч чадахгүй да ингээд гутраад исэн хэрэг биш байсан юм байна гэдгийг ойлгодог. Тэгээд салснаас нь 8 сарын дараа бол найз залуугаас ингээд захиа ирдэг байгаа. Тэгээд ажил дээр маань ингээд чи хоёрын таньдаг хүн манай ажилд орсон штэ гэсэн тийм захиа ирдэг байгаа. Тэгээд бол 8 сарын хугацаанд бол сэтгэл засалч эмэгтэй маань маш их түүнийг санаж байсан боловч 8 сарын дараа тийм захиа ирэхэд бол салсандаа баярлдаг. Байхгүй болцсонд нь талархахтаа бол тэр нь муу хүн байсанд нь биш зүгээр л бит хоёр таарч тохирохгүй байсан юм байна. Тэгээд эртхэн салсан болчтой гэсэн юм гоё ингээд эдгэрчихсэн байдаг байгаа. Бас нэг сонирхолтой юм нь болохоор найз залуу нь бол ингээд ерөөсөө өмнө нь ингээд 2 жилийн хугацаанд үерхэхдээ хизээч ингээд би хүүхдтэй дургүй гэж хэлж байгаагүй гэдэг аахгүй. Нөгөө сэтгэл засалч маань өөрийнхөө сэтгэл засалч дээр очиод манай найз залуу хизээч хүүхдэд дургүй гэж хэлж байгаагүй нэ гинтэл нэг өдөр ингээд яваад өглөө гэж тэгээд идэг. Тэгсэн чинь нөгөө өөрийнх нь яг нөгөө эрэгтэй сэтгэл засалчин зөвлөختөө чи яг ингээд одоо зүгээр ингээд надад тэр найз залууга буруу гэдгийг батлах биш зүгээр яг ингээд жигтээсээ боддоо та хоёрын дунд юу болж исэн бэ жигтээсээ яг зүгээр бодтоор ингээд ажиллаж байгаа юм шиг хүний нүдээр ярьтаа гэд үтсэн чинь тэгээд яриад найз залуугийн талаар бодоод ирсэн чинь найз залуу үнэхээр хүүхдэд дургүй юм байж таардаг тэр 3 жишээ нэг удаа тоглолт үзэх гээд явсан юм байна л да тэгээд найз залуу хүүхдтэй тоглолт үзэхийн оронд за би хоолн дээр очиод оочролж яа би хоол аваад ирээч гэх мэтчлэнгээр уулна хүүхдэд дургүй гэдгийг аягүй илэрхийлжсэн байдаг хамаатныхаа нэг хүүхэд нь гэрт нь ирсэн чинь амар маш хэцүү байсан. Хүүхдүүд нь коллеж руу явсан учраас би одоо л нэг эрхчлөөтэй болоо. Гэх мэтчлэнгээр уулна өөрийнхөө яриан дундаа үйлдэл дундаа хүүхдэд дургүй гэдгийг уулна илэрхийлж байсан байдаг. Тэгтэл номын зохиолч маань болохоор энэ хүнтэй амьдрна. Би өөрөө нэг хүүхэдтэй. Тэгээд энэ хүнтэй амьдрна гэдгийг нэг зүгээр л тархиндаа кодлцсон учраас тэр хүний илэрхийлж исэн юмнуудыг нь огт анзаарч байгаагүй юм байна гэдгээ бас өөрөө хүлээн зөвшөөрдөг. Тэгээд бас ингээд гоё тавьж явуулдаг байгаа.
гинтэл найз залуу маань хүүхдэд дурггүй гэж шалтгаалаагүй юм байна. Угаасаа л хүүхдэд дурггүй байсан тэрийг илэрхийлжсэн ч гэсэн би ингээд энэ хүнтэй сууна, би бас хүүхдтэй гэдэг энэ хоёроо зүгээр ингээд кодолцсон учраас ерөөсөө тэр хүний ингээд хэлж ярьжсэн зүйлийг нь би сонсоогүй юм байна, сонсхойг ч хүсээгүй юм байна гэдгийг ойлгоод тэр нэх муу хүн биш, зүгээр л бас бит хоёрын таарч тохирохгүй байсан юм байна гэж тэрийг ойлгоод ингээд явуулдаг байгаа. Тэгээд дээрэс нь амьдрал нь ингээд тодорхойгүй байдлаас бас аюух айдаг байдаг. Маргааш юу болох, нөгөөдөр юу болох гэдэг тэр тодорхойгүй байдлаас айдаг хүн байдаг. Тэгээд сэтгэл засалчтай уулзаад амьдрал гэдэг чинь угаасаа тодорхойгүй шүү дээ. Ирээдүйд чинь угаасаа ирээдүйд юу болохыг хинч мэдэхгүй, юу ч болж магадгүй. Гэтэ энэ тодорхойгүй байдалтай тодорхойгүй байсан ч гэсэн тайван амьдарч сурах хэрэгтэй юм байна гэдгийг сэтгэл зүйчтэйгээ уулзаад ойлгодог байгаа. За дараагийн гол дүр маань болохоор 69 настай Рита гэж эмэгтэй байгаа. 3 удаа гэрэлсэн ч гэсэн 3 гэрэлтэнд гурлаа бүтлэхүү болсон. 4 хүүхэдтэй. Гэхдээ 4 хүүхэдтэй одоо дөрүүлээ холбоогүй байдаг. За энэ эмэгтэй бол ингээд хүүхэд нас нь бол маш хэцүү. Айгүй ядуу амьдралтай, өөрөө хүүхэд насандаа бол хүссэн зүйлээ хангалттай ерөөсөө авч үзээгүй ийм эмэгтэй коллежид ороод нөхөртөөгөө танилцаад тэгээд коллежээ хаяад нөхөртөөгөө суугаад 4 хүүхдийн гаргасан байдаг. Тэгээд нөхөр нь бол 4 хүүхэдтэй боллоо ямар ч хүчирхийлэл үйлдэж байгаагүй ч гэсэн 4 хүүхэдтэй болсныхоо дараа гинт их нэртэйгээ маш муухай харьцдаг болж эхэлсэн. Хүүхдүүдтэй бас аягүй гар хүрдэг болж эхэлсэн байдаг. Тэгээд одоо энэ Рита эмэгтэй маань бол нөхөр нь хүүхдүүдийг нь зодчихсэн ч гэсэн ерөөсөө салгадаггүй, хүүхдүүдэд өмгөөлдөггүй. Ягаад гэвэл хүүхд ингээд салчих юм бол 4 хүүхдээ би одоо коллеж ч төгсөөгүй, тэжээж чадахгүй гэдэг шалтгаанаар маш олон жил ингээд нөхөртөөгөө хамт хүчирхийлэлд амьдэрсэн байдаг. Тэгэхдээ сүүлдээ бол хүүхдүүд нь хар тамхинд ихнээсээ орж эхлээд тэгэнгүүт энэ хүнтэй амьдрах ингээд бүр боломжгүй юм байна гэдгийг ойлгоод нэлээд хожуу нөхрөөсөө салдаг байгаа. Тэгээд нөхрөөсөө салсан ч гэсэн нөхөр нь бол ингээд хүүхдүүдэд нь амжиргааны мөнгө маш их явуулдаг. Тэгээд хүүхдүүд нь бол одоо ээжээсээ бүгдээрээ нэг нэгээрээ холбоогоо таслаад явцдаг. Ягаад гэвэл аав нь өөрсөнд нь хүчирхийлэл үйлдэж яхад ээж нь хизээч өмөрж байгаагүй. Хүүхдүүд нь бол хаяа нэг мөнгөний тусламж хэрэгтэй болохоор мөнгө явуул гэдэг. Тэгээд тэрнээс өөрөөсөө ээжтэйгээ холбоо барьдаггүй байдаг. Тэгээд олон жил ганцаараа амьдрсны эцсээр сэтгэл зүйчдэр 69 наснда ирээд би одоо яг энэ чигээрээ ингээд ганцаардаад байх юм бол би ингээд 70 наснда өөхөх болноо. Одоо ер нь бол ингээд би амьдрмааргүй байна гэж тэгдэг. Тэгээд номын зохиолч одоо сэтгэл засалч маань энэ эмэгтэйтэй ярилцаад үтсэн чинь энэ эмэгтэй бол хүүхэд насандаа маш их одоо ядуу айлаас гаралтай, хүссэн зүйлээ авч чадаагүйдээ аюух гомддог эмэгтэй байж таардаг. Тэгээд одоо насанд хүрснийхаа дараа хүүхдүүдтэй болоод нөхөр нь аюу дажгүй цалинтай хүүхдүүдийнхаа хүссэн бүх зүйлийг авч өгдөг болонгууд энэ эмэгтэй сэтгэл зүйн хүүхдтэй атаархдаг байж таардаг. Хүүхдүүдтэй дандаа ингэж хүссэн зүйлийг нь авч өгөхдөө дандаа хэлдэг үг нь та нар энийг аюу ацтай гэж бодоорой. Хүн болгон хүссэн зүйлээ ингэж авдаггүй шүү. Хүн болгоны хүүхэд насын хангалуун байдгүй шүү гэж дандаа хэлдэг байдаг. Тэгээ сэтгэл засалж бол та бол ингэ хүүхдүүдтэй атаархдаг хүн байна гэж оншилдог. Тэгээ амьдрал дээр ч гэсэн ийм хүмүүс маш их байдаг гэж зохиолч маань бичсэн байлээ. Одоо жишээ нь хүүхэд нь ингэж амжилттай болонгууд хүүхдээ ингэж амжилтыг доош нь татдаг ч юм уу, хүүхдээ доош нь хийдэг ч юм уу. Тэдгээр хүмүүс бол хүүхэд насандаа авч чадаагүй хайрыг нь өөрийнх нь хүүхдүүд аваад байгаа учраас тэрэнд атаархсан байдаг. Тэгээд мэдээж хүн бол өөрөө хүүхдтэй атаарх чинь гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ. Гэхдээ даалт тухамсарт нь сэтгэл зүйн асуудлаар бол тэгээд хүүхдтэй атаархчихсан байдаг. Тэгээд нөгөө аав нь ч гэсэн хүүхдүүдэд зодхоор нь амьдрал гэдэг чинь угаасаа хэцүү байдаг шүү дээ. Тэгтэл манай хүүхдүүд хүссэн болгоно авч ийн. Тэгэхээр хаяа аав нь гар хүрнэ гэдэг чинь угаасаа байхал зүйл шүү дээ. Амьдрал чинь угаасаа ийм ирээн бараантай байдаг шүү дээ гэж бодоод хүүхдүүдэд хамгаалдаггүй байснаас сүултээ ойлгодог байгаа. За тэгээд энэ эмэгтэй маань ингээд хүүхдүүдэд гомдооцсондоо өөрөө бол маш их гэмшээд 69 нас хүртлээр ер нь бол ингээд өөрийгөө айгүй шийтгэхэд амьдсан байдаг. Тэгээд энэ эмэгтэй сэтгэл засалчтай уулзахад болохоор би ингээд хайртай очирмаар байна. Би гоё болцмоор байна. Би ингээд хүнтэй гоё ингээд хүрлцмээр байна гэл ингээд айгүй их юм хэлдэг ч ихсэн энэ эмэгтэй бол өөрийгөө нөгөө шийтгэхэд хүүхдүүдэд гомдооцсондоо өөрийгөө шийтгэхэд амьдралд нь аз жаргалтай зүйл орж ирэх юм бол дандаа өөрөө тэрийг түлхээд гаргацдаг байдаг. Жишээ нь энэ эмэгтэй тэр нэг өөрийнх нь насны эхнэр нь нас орчихсан нэг гой залуу ирээд өөргөнд болцсон гэд гуйдаг байхгүй. Тэгсэн чинь энэ эмэгтэй үгүй гэд түлхээд идэг. Тэгээд түлхээд байгаа шалтгааны сэтгэл зүйчтэйгээ уулзаад ингээд ярилцсан чинь өөрөө бол хосын ярилцаа хүсээд байгаа юм нэ хосоо түлхээд байгаа шалтгаан нь болохоор өөрийгөө шийтгэж байгаа. Би хүүхдүүдээ залуу насндаа маш их гомдоцсон хүүхдүүдээ зовоодсон бижиж одоо өөр хүнтэй уулзаад жаргана. Уул нь өөр хүнтэй уулзмаар байгаа. Гэхдээ өөр хүнтэй уулзаад яг уулзах гэхээрээ өөрөө тэрийг өөртөө хүлээн зөвшөөрч чадахгүй байдаг. Тэгээд сэтгэл зүйч нь болохоор ингээд та тэр хүнтэй уулзах ёстой гэдгсэн чинь нөгөө эмэгтэй маань өөрөө ингээд аягүй хурд захаа нөгөө залуудаа бичдэг. Тэгээд тэр захаан дээр болохоор би бол ингээд одоо ийм
хүчирхийлэгчтэй хамт амьдардаг байсан. Гэхдээ би тэр хүчирхийлэгч маань хүүхдүүдийн маань хүчирхийлээ зодж байхад нь би хүүхдүүдээ хамгаалаагүй. Би бол ийм харгас мангас чи ийм хүнтэй уулзахыг хүсэхгүй үстэй гэж захиа бичээд явуулцдаг. Тэгээд сэтгэл зүйч нь болохоор тэр захиаг нь уншиж үзснээр энэ захиагаа та бас хүүхдүүдтэй явуулах хэрэгтэй юм байна гэд. Тэр захиан дээр бол ингээд хүүхдүүдийнхаа өмнө ямар их гэмшиж өөрийгөө олон жил шийтгэж байгаа тухайга бичсэн байгаа хгүй. Тэгээд энэ захианы чи яг эзэн нь бол тэр хүүхдүүд ч юм байна шүү дээ. Хүүхдүүдрээ явуулах хэрэгтэй шүү дээ гэж тэгдэг. Тэгээд хүүхдүүд маань намайг үзэн яддаг шүү дээ, маддаг шүү дээ гэж бодсон ч гэсэн сэтгэл засалж байгаа үгэнд ороод нөгөө захиагаа дахиад бас хүүхдүүдтэй бичээд явуулдаг. Тэгээд захиа явуулсныхан дараа өөрөө уулын тэгээд сэтгэл засалчдаа намайг одоо ийм мангас, ийм өөрийгөө бүр мангас гэдэг байгаа хгүй. Тэгээд ийм мангас гэдгийг маань мэдсэн юм чинь тэд нар руу хариу бичихгүй байхаа гэж боддог. Тэгтэл нөгөө залуу нь бол өөрлөө хариу бичээд бүр гой танилцаад дотносоод өөрийнхөө ач гуч зээнэрийг хүртэл нөгөө эмэгтэйтэй танилцуулаад бүр айгуу гоё болж эхэлдэг. Тэгээд нөгөө хүүхдүүдlүүгээ бас захаа бичсэн гэсэн хүүхдүүдээс нь бас 1-2 ингээ хариу ирээд тэгээд хүүхдүүдтэйгээ буцаад ингээд ойлголцоод тэгээд нөгөө хүүхдүүд нь бас ингээд аав нь өөрсдийг нь яг эцэг хүний үрийг биелүүлээгүй байтал нөгөө ээж нь 70 наснда уулцсан хүнтэй нь уулзаад утсан чинь нөгөө залуу нь аавын үүргийг гүйцэтгээд хоорондоо ингээд ярилцаж марилцаад хүүхдээ тэгээд ингээ айгуу гоё ингээ тэр бүл үсч бий болж байгаа байхгүй. Тэгээд энэ эмэгтэй бол ерөөсөө л ингээ сэтгэл засалчтай уулзахаас өмнө энэ эмэгтэй хийжсэн гол асуудал нь бол өөрөө өөрийгөө л шийтгчихсэн. Би залуу насндаа хүүхдүүдээ гомдоочсон, хүүхдүүдээ шархлуулсан бийж би одоо аз жаргалтай амьдарч болохгүй гэл өөрийгөө шийтгээд байдаг. Тэгэд яг хуу толгой нь бол ил ухамсар нь бол аз жаргалтай амьдрахыг хүсээд хостой болохыг хүсэж байгаа ч гэсэн яг хос нь хүсэжсэн зүйл нь амьдрал руу н орж ирэхээр өөрөө энийг идэх ирэх байхгүй гэд түлхээд явуулаад байдаг юм ихтэй байдаг. Тэгээд энэ үний талаар уншиж хахад бол ямар харамсалтай юм бэ те. Арай залуу байхдаа сэтгэл засалчтай уулзаад өөрийгөө шийтгэхээ болоод ингэсэн болвол уучлалт гуугаа тэгээд захаа бичсэн чинь хүүхдүүд нь эргээд ирлээ штэ тий. Тэгтэл сэтгэл засалчтай эртхэн уулзаад эртхэн гоё тэднэрлээсээ уучлалт гуугаад ингээд эвлэрсэн бол ямар сайхан байх байсан бэ гэж бас бодогдсон. Тэгээд сэтгэл засалч гэдэг бол хүний амьдрал бүр заашгүй заавал хэрэгтэй юм байна. Тэгээд хүн гэдэг бол өөрийгөө харж чаддаггүй штэ тий. Угаасаа бид нэр хоёр нүдтэй бүх зүйлийг хардаг гэсэн өөрийгөө харж чаддаггүй. Тэгтэл сэтгэл засалч гэдэг бол бидний өмнө толь барьж суугаад өөрийгөө маань харуулдаг учраас эртхэн ингээд гоё таньж мэдсэн бол гэсэн бас харуулсал бол ялцчгүй энэ хүний амьдралыг уншиж хахад бол төрсөн. За дараагийн хүн бол Джон байгаа. Джон маань бол 50 гарчихсан. Эхнэр 2 охины хамт амьдардаг. Өөрөө бол маш алдартай нэвтрүүлгийн найруулагч хийдэг. Карьерийн хувьд бол ийм маш амжилттай яваа хүн байдаг. За энэ хүн бол сэтгэл зүйчдэр анх хэрэгтэй бол нэр бүх хүмүүс бол тэнийг новчин намайг ойлгохгүй, намайг стресстэй төлөөд энэ ядаргаатай эднэртэй би юу яаж уучраа болох вэ? Яага хорвоогийн бүх хүмүүс тэнийг юм дээ гэж ирдэг байгаа. Тэгээд энэ хүн бол нөгөө 69 настай Рита та маань адилхан ер нь бол өөрийгөө шийтгэж байгаа хүн байж таардаг. За энэ хүн бол эхнэртэйгээ охинтойгоо хүүтэйгээ хамт машинтаар зугаалгаар явж агаад машины гарсан байдаг. Өөрөө яг машинаа барьж явж байдаг. Тэгээ машины хосол гарахт нь өөрийнх нь 6 настай хүн бол яг газар дээрээ нас барсан. Тэгээд яг тэрэнд өөрийгөө буруутгаж явдаг. Тийм хүн байдаг. Тэгээд тэрэнд өөрийгөө буруутгахаасаа болоод одоо аз жаргалыг мэдэрч болохгүй ч юм уу тий. Айгуу гоё аз жаргалтай байгаад эхэлэх юм бол гимшээд эхэлдэг. Хүү маань байхгүй багт чинь би хүүгийнхаа ардаас гашуудахгүй байгаа мó гэд аз жаргалтай байхаараа л өөрийгөө ингэж болиулаад идэг. Тэгээд бас гунигэлдэггүй. Гуниглаад яг хүүгийнхаа ардаас гашуудаад уйлаа гэхээр гунигэлдэггүй. Ягаад гэвэл өөрөө тэр 2 хүүхэдтэй байж байгаа 1 хүүхэд нас орсон. Тэгээд дараа нь бас дахиад 1 охинтой болоо ингээ 2 охинтой болчих жоохгүй. Тэгээд хэдийгээр миний хүү нас барсан ч гэсэн миний охтууд аз жаргалтай амьдрах хэрэгтэй. Миний эхнэр ч гэсэн сайхан амьдрах хэрэгтэй. Тэгээд ажил руугаа улаардаг. Тэгэл өөрөө гашуудах гад эхлэхээр ажил руугаа улаарчдаг. Аз жаргалтай амьдрах гад эхлэхээр болохоор өөрийгөө шийдгээд аз жаргалгүй амьдраад идэг. Тэгээд сэтгэл зүйчтэй ярилцах явцдаа бол хүүгийнхаа талаар ярьдаг. Тэгээд би бол ингээд өдөр болгон хүүтэйгээ хамт хийсэн бичлэгээ байнга үздэг. Тэгээд намайг шүн ингээд бичлэгээ үзэхээр манай эхнэр илээ насан туршидын кино үзээд байгаа мó, аль эсвэл ажиллаа хийгээд байгаа мó гээл үглээд идэг. Намайг ойлгохгүй гэд. Гэхдээ ойлгохгүй гэж байгаа ч гэсэн эхнэр нь бол өөрөө бас хүүгийн талаар гашуудж байгаа ч гэсэн ерөөсөө нөхөр нь бол эхнэрээ хүүгийн талаар ярихын бараг зөвшөөрдгөө уйлахаар нэгэл бити илгээ тэгээд идэг. Яагаад гэвэл одоо бид нэр уйлаад юг өөрчилж чадах юм бэ гэж боддог хүн байдаг. Тэгээд сэтгэл засалчтай уулзаад нөгөө хүүгийн талаар яриад гашуудаад уйлаад ихсэн чинь ер нь бол ингээд бүх зүйл ингээд онгойч эхэлдэг. Тэгээд сэтгэл засалч маань бол энэ хүнд зөвлөгтэй бол та ингээд дандаа л ингээд толгоон дотроо хүүхдийнхаа нас барсныг ингээд төсөөлдөг, тэрний талаар ингээд зүүдэлдэг хүн байна. Гэхдээ хүүхд чинь нас барсан гэдэг чинь маш ингээд харамсалтай төгсгөлж гисэн. Тэр төгсгөл болохоос өмнө та хоёр маш их аз жаргалтай, сайхан байсан дурсамжууд байгаа. Тэгээд хүүхд чинь хэдийгээр нас барсан ч гэсэн
тэр өмнө нь ад жаргалтай байсан тэр дурсамжуудыг та бас бити өхүүлээ. Тэрийг бити үгүйсэгэ. Хүүхэд чинь богино наслсан ч гэсэн ад жаргалтай байсан гэдгийг нь хүлээн зөвшөөрөө. Бити төгсгөлөөс нь болоод өнгөрсөн бүх зүйлээ харлуулаа гэд зөвлөдөг. Тэгээд бас нөгөө хүн маань хүүхэд манаас ад жаргалтай сайхан амьдэрсэн юм байна, сайхан зүйл тохиолдож исэн байна гэдгүүдийг бас ингээд яриад онгоодог байгаа. Тэгээд ерөөсө хүүхэд насаараа 6 жил болсон ч гэсэн огт бараг уйлж үзэж байгаагүй хүн маань сэтгэл засаж тэрээд маш их уйлаад тэгээд ингээд онгоогоод их нэртэйгээ гоё ойлголцоод хоёр охтуудтайгаа гоё тоглоод охтуудтайгаа тоглож байхдаа ч гэсэн гимшдэг. Яагаад гэвэл хүүтэйгээ тоглох хэрэгтэй байсан штэ гэл ингээл гимшээл байдаг. Ерөөсөө л ингээд дандаа гимшилтэй өөрийгөө шийтгэдэг хүн байдаг. Тэгээд ерөөс ингээд тавьж явуулах хэрэгтэй юм байна. Одоо ингээд ад жаргалтай амьдрах хэрэгтэй юм байна гэд. Гэхдээ ад жаргалтай амьдрах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгох болохоор тэр дотроо бугларчсан байгаа бөөн сэтгэл хөдлөлийг тэр гашуудлаа гаргасныхаа дараа ингээд учир нь олддог байгаа. Тэгээ Жон ч зүгээр бодит хүн шүү дээ тий. Бид нэр гадаа явж байгаа Жонтой тааралтаж магадгүй тийм яг зүгээр л бодит хүний түүх байгаа. Тэнгүүд яг ингээд Жоны амьдралыг уншиж хагаад Жон бол ингээд сэтгэл засалчтай ирээд ингээд ярилцж байгаа хэв маяг ингээд амар өнгөрөөч гэдэг юм уу, дээрлэхүүч гэдэг юм уу, юм тоодгоч юм уу тийм нэг сонио аштай хүн байгаа хгүй. Тэгээд сэтгэл засалч маань бол новшийн зан гаргадаг гэж дотроо бодоод ягаад юм хөгийн юм бэ гэж боддог байхгүй. Тэгээд гадуур гарахтаа ч гэсэн сэтгэл засалчтайгаа яг харьцаж байгаа шиг л бус хүнтэй ч гэсэн тэгэж амар хогийн дээрлэхүүч гэмээр харилцдаг. Одоо бид нэр Жонтой ингээд гадаа тий Жонтой адилхан хүнтэй ч юм уу гадуур уулзах юм бол ямар сонин хүн бэ, ямар тэнэг хүн бэ гэж бодмоор. Тэгтэл яг тэр хүний дотор асуудал нь бол өөрийгөө уучлаж чаддгүй, ганцаардлаас айдаг, ганцаардлаас одоо хүмүүс өөрийг нь хаяад явчихна гэдгээс айдаг, хаяад явчихна гэдгээс айж байгаа учраас харилцааг эхлүүлдэггүй. Харилцааг эхлүүлчих юм бол хэсэг хугацааны дараа хаяад явчихна гэж айж байгаа учраас харилцааг эхлүүлэхээс айж байгаа учраас хүмүүсийг ингэж муухай ашлаж түлхдэг ийм дотроо айцтай нэг ийм хүн байдаг. Тэгээд энэ Жоны талаар уншиж байхад бол хүмүүс ингээ гадна талаар нь ерөөсөө дүгнж болохгүй байна. Дотор нь амьдралд нь юу тохиолдсон болоод ямар асуудалтай байгаа болоод энэ хүн ийм амир гаргаад байгаа юм бэ гэдгийг мэдгүй ээжж хамаагүй дүгнэж болохгүй юм биш үү гэж айгүй тэгж их бодогдчихжээ. Тэгээд үнэхээр тэр хүний дотор юу ч болж байгаа юм блэ гэдгийг бас ингэж Жоноор бол айгүй сайн тодорхой харсан. За энэний дараа хамгийн сүүлийн хүн маань бол 30 настай хорт хавдартай Жулия гэдэг эмэгтэй маань байгаа. Жулия маань бол одоо бал сарын аялал хийж явж байхдаа өөрийнхөө хорт хавдартай гэдгийг мэдсэн. Гэрэлсээс хойш 3 жилийн дараа ингээд тэр хоёр эхнэр нөхөр хоёр бол 3 жил ингээд тэрийг эдгэхийн төлөө л ингээд сайхан амьдэрсэн байгаа штэ. Тэгэнгүүт нэг өдөр ингээд Жулия маань утсан дээр ингээд нэг юм ингээд нөхөртөө харуулах гад ирдэг байхгүй. Энийг хардаа гэлтгсэн чи ийм хорт хавдартай холбоотой ийм юм байна гэлтгсэн чи нөхөр нь за маргааш авъя гэлтгтэй. Тэгсэн чи эхнэр нь хүүе энэ чи амар чухал юм штэ энийг хараатгал та гэсэн чи нөхөр нь анх удаага босоод орилдог байхгүй. 3 жилийн хугацаанд тэр хоёр гэрэлснээс хойш 3 жил хорт хавдартай тэмцээд ингээд зовж байгаа ч гэсэн нөхөр нь ерөөсөө ихнэртэй муухайш гаргаж байгаагүй юм байдаг. Тэгтэл 3 жилийн дараа анх удаага босоод орилохдоо нэг өдөр ядчих нэг өдөр хорт хавдаргүй амьдарч болох уу гэд орилдог. Тэгээ орилсан чинь ихнэр нь болохоор ингээд амар гомдоод хорт хавдаргүй гинэ би өөрөө бараг л хорт хавдар штэ. Чи надгүйгээр амьдрэ гэж хүсэж байгаа юм уу гэд тэр хоёр ингээд хэрэлддэг байхгүй. Тэгээд хэрэлдсэн байдیں۔ Тэгээд дараа нь болохоор нөхөр нь ирээд уучлалтгүй гал миний буруу байсан гэж уучлалтгүй байдаг. Тэгээд сэтгэл засалч дээрээ ирээд ярьдаг байхгүй. Манай нөхөр ингэсэн ингээд ярьдаг. Тэгээд яриад анх удаага нөгөө эмэгтэй маань 3 жилийн хугацаанд өөрөө л хорт хавдраасаа хэрхэн идэх вэ гэсэн өөрийнхөө өвчний талаар бодсон ч гэсэн тэр хорт хавдар нь нөхөрт нь яаж нөлөөлж исэн бэ гэдэг талаар анх удаага эргэцүүлдэг. Тэгээд анх удаага ингээд гэлээ 3 жил болсон гэдэг чинь нөхөртэй амар хайртай нөхрөө хармалдаг одоо харддаг тийм үе дээрээ байгаа штэ. Тэгтэл анх удаага би ингээд угаасаа яваад өгөх юм чинь эхнэр нөхөрт маань эхнэр хэрэгтэй юм байна да. Эхнэр олж өгөх хэрэгтэй юм байна гэж боддог. Тэгээд хэдийгээр ингээд толгоогоороо тий эхнэр олж өгөх хэрэгтэй юм байна гэж сэтгэл засалчтайгаа ярьж байгаа ч гэсэн сэтгэл засалч нь тэгвэл чи хардахгүй юу гэдгсэн чинь би мэдээж хардсан штэ би мэдээж харамлаа штэ гэж амар их ингээд өөртөө ингээд бас дотоод зөрчилдөж байгаа олон зүйлийн талаар гардаг. Тэгээд энэ хүн эмэгтэй маань болохоор айгүй харамсалтай 3 удаа жирэмсэлсэн байдаг энэ хугацаанд. Тэгээд 3 удаа жирэмсэлсэн ч гэсэн нөгөө савнд нь ямар нэгэн тийм асуудлууд байж тараад гуруулаад зулбсан. Тэгээд энэ эмэгтэй маань бол уул нь ингээд амьдралтай амар хайртай гоё эмэгтэй байсан ч гэсэн ингээд нас барах дээрээ тулаад ирсэн чинь одоо бусад хүмүүст айгүй хатаархдаг болоод өөрхөн сэтгэл зүйн ингээд өөрчлөгдөж байгаа нөхөртөө хүртэл хатаархаад нөхөр нь гоё фитнестэй яваал ирж байгаад хатаархаж матархаж байгаа тэр зүйлсүүдээ сэтгэл засалчтайгаа ирээл ярилцаал тэгэл тодорхой хэмжээнд өөрөө тэрийг ойлгоол би хатаархаад байгаа юм байна гэдгийг ойлгоол явдаг. Тэгээд энэ эмэгтэй бол үнэхээр сэтгэл засалж байхгүй байсан бол ингээд бас ямар эвгүй байх вэ тий тэр үхэлтэйгээ өөрөө яаж эвгүй нүүр тулах вэ гэдэг нь бас айгүй эргэлзээтэй байдаг. Тэгээд айгүй хамгийн харамсалтай нь юу байдаг өөрөх нь өнөө 4 юу эмээ өвн хүртэл амьд байдаг байхгүй юу? Аав ээжийнх нь аав ээжүүд нь гэсэн үг шүү дээ тий. Аав ээжүүд нь амьд тэгээд бүр өөрөх нь 4 өвөө эмээ хүртэл амьд байдаг. Тэгээд өөрөө бодохдоо энэ хүмүүс манай гэр бүлийн хүмүүс бүгдээрээ ингэж гоё урт насалж ах чинь яагаад
би л ганцаараа ингээд эрт явж байгаа юм бэ гэж бодоол айгу тэрэн дээр бас айгу хөнөд гутардаг. Тэгээд харамсалтай нь ингээд нас барах төхөөд ихэлсэн чинь ингээд одоо нас орсны дараа ингээд амьдрал байдаг болов уу гэдэг талаар эргэцүүлж эхэлдэг. Тэгээд эргэцүүлээд үтсэн чи өөрөх нь аав ээж нь эмээ өвөөнч гэдэг юм уу бүгдээрээ ингээд амьд байгаа болохоор хүүе тэгвэл би ингээд дараагийн амьдрал дээр очихоор намайг тусаж авах миний таньдаг мэддэг хүн нэг ч ирэхэж байхгүй мүү гэл ингээд боддог. Тэгснээ гинт хүүе миний 3 хүүхэд золбцсон штэ. Тэгвэл тэр 3 хүүхэд маань намайг тосч авах юм байна штэ гэж бодоол ингээд тайвшраал. Би тэгвэл дараагийн амьдралдаа хүүхдүүдтэйгээ хамт амьдрах юм байна штэ. Тэгэхээр би ерөөсөө ганцаардахгүй байна гэж бодоол ингээл тайвширч байгаа тухай гардаг. Тэгээд мөн дээрэс нь энэ эмэгтэй маань ингээд сэтгэл зүйчтэй ирээл ярилцж байхдаа өөхөх гэж байгаа хүнд ийм үг хэлж болохгүй штэ гэж зарим хүмүүс нь тий ингээл би ийм хорт тавтартай гэж тэгвэл би ийм хорт тавтартай хүн тань штэ тэр идэгсэн штэ тэр үхсэн штэ тэр тийм юм хэрглэжсэн штэ гэх мэтчлэн ингээд худлаа бахан зөвлөгөө өгдөг. Тэр нь өөхөлтэй нүүр тулж байгаа хүнд ерөөсө тус нэмэр болтгоо бүр тусвш ус болдог талаар ингээд сэтгэл зүйчтэйгээ ярьж байгаа талаар бас гардаг. Тэгэхээр бас хүнд бас ингээд хамаагүй хэлж болохгүй юм байна гэдгийг бас энэ тэрэн дээр тэр эмэгтэй ярианд дундаас тий бүр ингээд бидний хамаагүй хэлсэн үг тэр зовлонтой үхэлтэй нүр тулцсан байгаа хүнийг ямар их гондоож болох вэ гэдэг талаар бас бодогдсон сайхан ном байла. За тэгээд магадгүй чи хин нэгэнтэй ярилцах хэрэгтэй номн дээр ингээд 5 хүний амьдралын талаар гардаг. Тэгээд энэ номыг уншиж байгаа явцад бол хүн болгонд ийм сэтгэл зүйн асуудал байдсан байна гэдгийг бол бүр ингээд амар сайн ойлгосон. Бүгдээрээ гаднаа харагдаж байгаасаа шал өөр юм бэ. Дотроо хүн болгон л дандаа асуудалтай байдсан байна. Тэгэхээр хүнийг бас ингээд энэ номыг уншихаар ер нь бол бас ингээд хүнийг хайрламаар амьдралыг бас ингээд хайрламаар санагдсан байлээ. Ягаад тэгэхээр хүн болгон л надад муухайс гаргаж байгаа тэр хүний дотор нь аюу хэцүү байгаа болол юм байгаа юм байна да гэсэн бодол бас ингээд төрсэн аюу гой ухаарл хайрлсан бас амьдрал амар гоё юм баялаг шүү. Өөрийгөө шийтгээл те өөрийнхөө хийсэн зүйлдээ гимшээд тэгэл тэрэндээ өөрийгөө шийтгэлгүйгээр гоё ингээд дийлэх юм бол амьдрал ингээд амьдрал руу сайхан зүйл орж ирэхэд уул ингээд бэлэн байдаг. Гэхдээ өөрийгөө шийтгээд тэр сайхан зүйлсүүдийг ингээд хаагаад идэж шүү гэдгийг бас ингээд харах боломжтой аюу гоё ном байсан. Тэгээд ер нь бол баг 2025 онд уншсан номон дундаас баг л хамгийн гоё ном байла. Тэгээд өнөөдрийн бичлэг дээр магадгүй чи хэн нэгэнтэй ярилцах хэрэгтэй байх номыг гол агуулгыг товчлон ярьлаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя баяр та.